За сайн байцгаана уу? Холонгийн мэрийн тайм зүгт тавтан байрлал. За өнөөдөр Тэнгэрлэг дээд хүчнээс илгээх танд илгээх мессеж гэсэн ийм утгатай бол мэрэг бол хийж чадж байна. За тухайлжлах юм бол одоо хайперстес буюу Мария Магдалинаас илгээх танд илгээх мессеж гэсэн ийм утгатай мэрэг бол хий. За ингээд шууд мэрэглүүгөө орох хүсэлтэй хүмүүс яхам бол энэ 5 картнаас аль одоо тийм сэтгэлчин татагтаад картаа сонгоод шууд одоо тийм бичлэглүүгөө орж үзээрэй. Ингээд миний одоо Мария Магдалина гэж хэн бэ? Хайперстес болсон тийм Мария Магдалина гэж хэн бэ гэдэг одоо бяцхан тайлбар сонсох хүсэлтэй хүмүүс яах юм бол ингээд үргэлжлүүлээд сонсороо. За ингээд ер нь бол монголчууд бид нэг уламжилт шашин соёлоосоо болоод ч юм уу тэг Мария гэдэг нэрийг сонсохоор шууд одоо Христийн шашинтай холбож одоо биднээс харь хоол мэд зүйл юм шиг одоо хүлээж авдаг. Гэвч одоо орчин үед одоо тийм дэлгэрээд одоо эзотерик ухаан гэх юм уу New Age тий болон тийм энергийн төвшөнд бол тийм Мария Магдалина бол ямар нэгэн шашны хайрцагттай ингэж тийм багтах хүн бол тийм биш юм аа. Тийм одоо тэр бол тийм энэ дэлхий дээр оршин байсан Тэнгэрлэг эмэгтэйлэг хүчний хамгийн дээд одоо бэлэгдэл эрхчлөө сүнсний тийм бэлэгдэл юм аа. Тий энэ хайперстес юм гэсэн үг. Одоо хэрэг та одоо юу гэдэг таро карт тий ийм таро карт одоо сонирхдаг тий ийм таро карт сонирхдаг хүн байх юм бол одоо энэ хүзрийг бол мэдж байгаа гэж бодож байна. Энэ бол тий таро карт нь хамгийн нууцлаг бөгөөд хүчрхэг тий судал болох хайперстес монголоор хэлэх юм бол ариун сүмийн дээд сахиул гэж хэлэх үү номын хатан гэсэн үг. Тийм энэ хайперстес бол ер нь бол сайн түүхийн судлаад үзэх юм бол Египтийн Исис одоо бурхантай холбогддог. Исис бурхны одоо эмэгтэй бурхан маа маш одоо том хамгаалтын. Тэгээ Исис бурхны одоо залгамж халаа гэх юм одоо хувилсан дүр гэх юм үү те баг те залгамж халаа гэх юм бол Мария Магдалина гэж хэлдэм байлээ. Тийм Мария Магдалина бол нөгөө Библиэл дээр гардаг Иесусийн дагалдагч тэгээд нөгөө хөлийн угааж өгсөн ямар юмны нүглээ яасан масан гэдэг утгаар гардаг. Гэхдээ үндэ бол тэр бол маш одоо буруу тийм гуйвсан одоо хитрхи эмэгтэйлэг хүчийг дарах гэсэн тэр үеийн тэр одоо юу гэдэг шашин болгох гэсэн одоо тэр үеийн тийм гуйлга юм а гэж одоо тийм Библи судалдаг хүмүүс одоо орчин үед тэгж бол ярьдаг болсон. Тэгэхээр зэрэг одоо яг үндэ болохоор зэрэг хайперстес болсон тийм Мария Магдалина болохоор зэрэг юу гэдэг тийм бодит амьдрал дээр бол амьдарч исэн хүн тэр бол үндэ одоо юу гэж хэлмээр юм дээ Иесусийн бол шав бараг байгаагүй одоо үзэл бодлоор холбогдсон одоо хүн буюу бараг Иесусыг одоо юу гэдэг зарим нэг одоо юмар юу гэдэг хангаж тусалж авсан хүн эмэгтэй гэж бол ер нь судалгаагаар бол тийм тэгж гарч байгаа. Тэгээд тухайн үед болохоор зэрэг нийгэм эмэгтэй хүнийг дорд үзэж дээрх мэдлэг зөвхөн одоо юу гэдэг эрчүүд л ингээд атгаж байхын тулд тийм Мария Магдалинагийн өөрийн тийм үед одоо тийм Мария Магдалина өөрийн одоо тийм дотоод гэрэл зүүн савын ухамсарын өндөр тийм тавтамжаараа одоо тэр бүх хүлээсээ ингэж эвдчихсэн тийм тэр бол Иесустэй бол тийм зүгээр нэг тийм дагалдагч биш хамгийн гүн одоо нууцуудыг хадгалж байсан Тэнгэрлэг ухааныг тийм эзэмшигч байсан юм аа гэж Геносис гэдэг одоо тийм судрыг Египтээс олоод тийм тэгж гаргасан маа тэрэн дээр бол маш тийм тодорхой бол бичээстэй байдаг гэсэн. Тэгээд ер нь бол Кавант ухамсарын одоо төвшөнд болохоор зэрэг одоо энэ хайперстес буюу одоо Мариягийн Магдалина Мариягийн одоо энерги яг одоо ч гэсэн тийм сансар огторгын талбарт орсоор байгаа бөгөөд одоо тийм эмэгтэйлэг тийм хүчийг айгу тийм бэлэгддэг учраас одоо
тэг өнөөгийн бүсгүйчүүд те бидэнд бол өөрийн үн цэнийг те тийм бусдаар бол тийм батлуулах хэрэггүй гэдгийг те мэдрүүлэх амуу хортой харилцаа одоо уран татлагаас өөрийгөө тий чөлөөлөх тийм байгалийн өөрийнхөө одоо тий зөв бэлэгт хүчийг бол ил гаргах амуу одоо тийм байгаараа л хангалттай гэж өөрийгөө хатан шиг хүнддэг тэр бол зүйлийг одоо юу гэдэг биднэрт бол тий сануулдаг тийм хүчийг бол одоо юу гэдэг хөгжүүлэхийг хүсдэг юм бол энерги байгаа одоо энерги гэхүү оршихуу гэхүү те ямар ч гэсэн хүн байсан тэр хүн байхдаа Мария Магдалина гэж нэртэй маш одоо тэнгэрлэг эмэгтэйлэг хүчийг бол дэлхийд түгээж авсан ийм эмэгтэй байгаа. Тэгээд за зөвхөн чи юу хэлэх гэж байна. Тэг ер нь бол хай престес бол те гадаад ертөнцийн дуу чимээнээс ангид дотоод зүүн бэлэг далд хумсар одоо эзотерик гүн ухааны эзэмсэн тэг ямар ч одоо эрчүүд болон те нийгмийн дүрмээс хараад бас одоо чөлөөт эмгтээлэг тийм одоо хүч байдаг энэ картанд. Тэгээ яг хүн шиг те одоо Мария Магдалина бол одоо бодит амьдрал дээр ч гэсэн амьдарч исэн хай престес юм а гэж хэлэх гэсэн одоо энэ оршихуй буюу энэ одоо энергиэс одоо танд одоо ингээд мессеж авах гэж байна. За тэгээд өнөөдрийн мэрийг уншихдаа одоо Мария гэхлээр нэг шашин гэж бол тийм битээ хараараа энэ бол одоо тийм бидний дотор унтаж байгаа тийм ялангуяа эмэгтэй хүмүүс дотор тийм унтаж байгаа нийгмийн хүлээсэнд одоо дарагдсан тэрхүү эрхчлөө зүүн бэлэгт хатан хааны одоо энергийг сэргээхээр ирж байгаа тий дээд хэмжээст гэрлийн мэдээлэл юм шүү гэж тий хэлмээр байна. За ингээд одоо хай престесс тий одоо Магдалина Мариас ирүүлж байгаа картны мэдээллийг ингээд уншия. За ингээд одоо шууд одоо нэгдүгээр картаас эхлэе. За энэ картуудаа төр зур ирсэн тавьчээ. Төвчөх. Жаашлаа. За ингээд би жоохон энд камерман ингээд яг чи гарч байгаа ингээд тулаад авах бодож байгаа ингээд дали барьчих ингээд тий. За ямар ч байсан нэгдүгээр картыг тий. Нэгдүгээр картыг сонгосон хүнийхээ. За нэгдзээ. Ascended Master буюу Мария Магдалинаас ирсэн танд илгээх мессеж. За энийг хамгийн сүүлд уншъя. За тэгчээр ч гэсэн танд илгээх одоо ерөнхий сэдв. За нэгдүгээр картыг сонгосон хүн маань одоо юу юм бэ? Нэгдүгээр картыг сонгосон хүн ингээд 2 тавлангийн хүн гэж гарчиж байгаа хгүй өмнө нь өгтөө гэдэг. Тийм. Тэгэхээр тэр баг энэ аюу шулуухан зүйл бол хэлж ийн гэж бодож байна. Мариас мессеж гэх юм бол 2 тавлангийн хүнтэй учрлыг зааж ийн гэж бодож байна. Тэгэхээр зэрэг ер нь аль таны амьдралд те 2 тавлангийн хүн буюу одоо зөвхөн дурлалт хос биш одоо дурлалт те хайр дурлалаар учрах хүн байж мэдээж бол байгаа. Тийм ч гэж бол нэг олон үзэж байгаа болохоор те зөвхөн одоо дурлалт хос биш одоо таны сүнсний өсөлтөнд одоо асар том одоо өөрчлөлт авчрах сүнслэг тийм хамтрагч тийм байж болох юм. Тийм. Тэгээ энэ гарсан карт нь бол таны амьдралд маш одоо чухал хувь тавилангийн ямар нэгэн тэ учрал байна. Тэгээд эсвэл хүн хоорондын харилцаан дээр ямар нэгэн шинэ хүнтэй уулзах, хүн хоорондын харилцаа ямар шинэ төвшөнд гарахтай маш ойрхон тий одоо тэр цаг ойрхон ирснийг бол илтгэж байна. Тэгээд ямар ч байсан танд одоо өөрийн орон зай энергийн талбараа бэлдэж ирэх одоо ирэх гэж байгаа тэр хувь тавилангийн үнтэй уулзах тий ирэх гэж байгаа тэр өөрчлөлтийг одоо талархан тий хүлээж аваараа ер нь утгагүй бол одоо таны амьдралд одоо шинэ хүн эсвэл шинэ мөчлөг бол эхэлнэ гэж хэлж байгаа юм шиг. Ямар ч сан хувь тавилангийн хүн гэдэг юм карт гарлаа. За энэ картнаас бас өөртөө бас тий мессеж авч болно шүү. За тэгээд дараагийн 3 картыг тайлбарлая. Дараагийн 3 карт үнэхээр
гоё картууд гарсан байна. За энэ карт friendship. Энэ карт нь болохоор зэрэг энэ одоо дагна гэх үү те. Дагны хүлдний энтний ингээ сайн харах юм бол ингээд шуу байгаа байхгүй те ингээд. Тийм карт байна. Тэгэхээр энэ картаар дамжуулж танд юу хэлж байна гэхээр зэрэг энэ дагны хүлд байгаа жижиг шуу бол тэнгэрлэг ертөнцөөс ирж байгаа тийм мэдээ гинэ. Мэдээ ямар нэгэн тэмдэг дохио юм шүү. Тэгээ ер нь бол ямар нэгэн одоо яг олон хүмүүсээс найс нь чимшигтэй friendship те. Тэгэхээр ямар нэгэн одоо найс нь хөрлөөр дамжиж эсвэл тэг найзуудын чинь одоо санамсруу хэлсэн үгээр ч юм уу одоо таны дотор хайж байгаа асуултын хариу бол ирж магадгүй юм байна. Тэг найс надад гарсан болохоор те. Тийм тэгэхээр зэрэг одоо таны амьдралд те одоо тохиолдож буй санамсаргүй те учрлууд эсвэл одоо хүмүүсийн зөвлөгөөг бол анхааралтай сонсороо. Тий. Ер нь бол таны одоо хартан даасан тэнгэр нарын илгээсэн одоо тэмдэгч байж магадгүй юм байна. Ямар ч байсан ямар нэгэн тэмдэглэгээр те танд одоо танд бол орчлын ертөнцөд тийм мэдээгээ одоо ингээд илгээгээд байгаа юм байна. Тэр тэмдгүүдийг анзаар гинэ. За тэгээд дараагийн картыг харах юм бол light гэрэл маш гоё карт байна. Гэрэл. За энэ карт болохоор зэрэг тэгээ энэ айгуу том хүчтэй гэрэл бууж ирж байгаа хгүй. Тэгэхээр таны дотор байгаа ямар нэгэн айдас хүйдэс ч юм уу, эргэлзээ ч юм уу одоо тэр бүхэн энэ ингээд гэрэл ингээд бууж ирээд байгаа хгүй тий. Тэр бүхэн одоо дээрээс бууж ирэх ч юм уу эсвэл дотоод гэрлийн өмнө бол уусан алга болно. Тий Магдалина Мари танд хэлж байгаа зүйл болохоор зэрэг одоо таны дотор одоо тодорхойгүй байгаа зүйл эсвэл одоо бүрхэг те эсвэл маш хүнд хэцүү санагдаж байгаа ямар нэгэн одоо нөхцөл байдал байгаа бол одоо бүү айгараа гинэ. Бүү айгараа тийм гэрэл бол те одоо квант төвшөнд бол хамгийн өндөр хэлбэлцлийн одоо тийм аа сайн юм бол энэ учлаар сайн юм бол ингээ гэрэл буугаад байгаа байхгүй. Тийм тэгэхээр бол айгуу тийм өндөр төвшний одоо гэрэл хэлбэлтэй өндөр төвшний гэрлийн энерги байна те. Ер нь бол тийм харанхуу муу юм гэж юм тусдаа бие даасан тийм юм ерөөсөй байдгүй гинэ. Ерөөсөө л одоо харанхуу байна, онцгүй байна гэдэг чинь ямар нэгэн сэтгэл дутсан, ямар нэгэн зүйл онцгүй байна гэх юм бол ямар нэгэн сэтгэл дутсан, эсвэл харанхуу байна гэдэг чинь зүгээр л гэрэл дутсны шинж гинэ. Ер нь бол тий орчлын ертөнцийн одоо ойлголтоор тий. Тэгэхээр зэрэг одоо таны дотор одоо дотоод итгэлтэй хайр энэ юу болж байна? Дотоод итгэл хайр таны дотор заач юу ч юм бэ? За таны дотор одоо итгэл хайр хоёр сэргэд л одоо таны амьдралын бүрхэг асуудал аяндаа тодорхой болоод одоо ямар нэгэн асуудлын шийдэл нь өөрөө тань дээр ирнэ гинэ. Ямар ч байсан та дотоод итгэлээ мөн хайраа тий юмд одоо сэтгэл гаргах тий тэрийг одоо сэргээхтэл тий янз бүр асуудлууд одоо бүрхэг асуудлууд байгаа л тэр чинь аяндаа тодорхой болоо шийдэл нь ингээд өөр аяндаа тий тийм болдог шүү гэсэн ийм зүйлийг танд бол хэлж гин гэж бодож байна. За тэгээд дараагийн картыг харах юм бол чи харах байна уу гайгүй юу? Гэрлээ асууч тийм үү? Багтлан ч юм уу. За тэгээд дараагийн илгээх карт болохоор зэрэг new beginning шинэ эхлэл гинэ. Та өөрөөс картнасаа тийм юу авч болно шүү одоо. Зүүн сайн онгороо тийм мессеж авч болно. За энэ карт болохоор зэрэг энэ болохоор зэрэг ямар нэг шин зүйл ингээд яг шинээр хүүхд мэдлж байгаа юм шиг те нэг тийм цэвэр ариун цагаан цаасан дээр те амьдралын шин түүхийг бичигдхийн цаг ирсэн шүү.
ирээдүйдээ тий бүрэн итгэхээрээ гэсэн ийм мессежийг болоо өгч ийн одоо тий шинэ үе. Тийм байна. Тэгэхээр зэрэг одоо ер нь аль ямар нэгэн хуучирсан өнгөрсөн баларсан тий хуучин одоо болцсон зүйлийг тий араасаа ингээд чирээд байх хэрэггүй. Өнгөрсөн үеийн одоо ямар нэгэн алдаа ч юм уу харамсал ч юм уу айцуд айл хэдийн ингээд уусан алга болж байгаа. Тэгээд ял тий нэгдүгээр картыг сонгосон хүнд болохоор зэрэг ер нь тий энергийн төвшөнд маш том одоо өөрчлөлт, шинжилэлт ирж байна. Яг л тий шинээр ингээд одоо төрж байгаа хүүхчиг тий нэг тийм ариун цагаан түрүү хэлсэндээ ингээд нэг цагаан цаасан дээр амьдралын түүхийг бичээд эхлэх гэж байгаа юм шиг тий нэг тийм шин одоо шинжилэлт одоо таны амьдралд шинээр ямар нэгэн зүйл эхлэх гээд байна тий ирээдүйдээ бүрэн итгэхэр гэж байна. За энэ бол тий Магдалина Мариагийн мессеж байлаа. За тэгчээд танд зөвлөгөө. Танд зөвлөгөө гэсэн чинь фокус on тий. Яг одоо байгнэ. Тим карт. Танд одоогийн байгаа танд зөвлөгөө гэх юм бол яг ер нь бол хүний ингээд юу гэдэг амьдрал болохоор яг одоо оршиж идэм байна л да. Амьдралын одоо жинхэнэ одоо гайхамшиг одоо тийм боломжууд бол яг одоо ингээд оршиж идэггаа гинэ. Орчиод. Тэгэд одоо тийм Магдалинагийн одоо танд хамгийн гол зөвлөгөө юу вэ гэхлээр зэрэг ирээдүйг бүтээх цорын ганц хугацаа бол яг одоо юм а гинэ. Тэг ер нь бол өнгөрсөн үе айл хэдийн алга болцсон тий. Ирээдүй болохоор ерөөс хараахан бий болоог ба тий. Тэгэхээр зэрэг одоо цагта тийм бүрэн төвлөрөх үед тий. Одоо бүрэн төвлөрөх үед бол одоо хүний таны тий энергийн давтамж хамгийн өндөр түвшинд очоод тэгэд одоо та амьдралаа тий өөрийн хүслээр бүтээх манифест гэдэг лөө. Тий өөрийн хүслээр бүтээх тийм чадвартай болдог гинэ. Тэгэхээр зэрэг та одоо хамгийн сайнараа хамгийн өдрөгөр байх ёстой байна. Тэгхийн бол тэр чинь одоо манифест болоод яг тэр хүсэж байгаа тийм өндөр энергийн тэр ирээдүг өөртөө татдаг тий. Тийм болт юм байна. Тэгэхээр зэрэг одоо бодлын урсгалаараа тий одоо өнөөдөр хийж буй зүйл нь за одоо юу ч юм бэ? Та яг одоо хамгийн ямар ч нөхцөлд байсан хамаагүй хамгийн чадхаараа хамгийн сайнараа хамгийн өөдрөгөр байх хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэр ирээдүйд чинь бас тийм болно л гэсэн. За ямар ч гэсэн ийм мессеж байлаа. За ингээ бүх юмудаа тайлаад дууссан байна тий. За ингээд өндөрлөө одоо нэгдүгээр хат сонгосон үнэхээр тий таараа таалагдсан бол тий лайк хабти мартаараа тэгэд ямар ч гэсэн ингэ чадхатаараа уншлаа. Ингээ таалагдаад үнэхээр та одоо намайг дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийнхөө цаашдаа амьдралыг сайнаар бэлгэдэе гэж хүсэж байгаа хүмүүс байх юм бол энэ карт аягүй хөөрхөн санагдаад байна. Baby тий энэ хөөрхөн шинэ эхлийг бэлэгдсэн. Тэгэхээр зэрэг энэ танд одоо шинэ түүх цааш нь аягүй гоё ирээдүг бэлэгдээд baby гэдэг тиймээс дараараа тийм baby тийм baby алдахгүй бол baby гэж бичсэн ч олон school baby гэдэг одоо ийм хүүхдийн юмас дараараа тэгэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд та намайг дэмжиж байгаа мó өөрийнхөө цаашдаа амьдралыг сайнаар бэлэгдсэн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За нэгээ дуусгачих. За ямар ч байсан хоёрлоо орё гэж бодож байна. Хоёр хайчих. За заачлаарай. За хоёрдугаар карт. За энэ картыг сонгосон юм хэлье. Тэний хамгийн сүүл таныг хэвчээ. Том. За ийм гоё картад гарч эхэлж байна. За эхлээд энэ картаас эхлэе гэж бодож байна.
За 20 дахь картыг сонгосон маань одоо энэ нөгөө алчуур боогоод ингэж энэ эмэгтэй иш ингэж амар харж байгаа. Тэгэхээр одоо эмэгтэйлэг дээд хүчин боёо. Мариагаас ирж байгаа мессеж гэх юм бол толгоо алчуур ингээ аюу тийм бодогшронгуй байгаа ч тийм эмэгтэй. Бодогшронгуй төрх нь бол юу гэдэг дотоод эмэгтэйлэг одоо зүүн одоо эмэгтэй хүн аюу зүүн бэлэгтэй байдаг шүү дээ. Зүүн сандтай байдаг тийм. Ингэсэн бол өгтлээ тийм байдаг тийм. Тэг ер нь бол өөрөө зүүн бэлэгч дүрийг бол ийм сэргээж байгаа ийм карт байна. Тэгэхээр зэрэг ер нь бол эмэгтэй хүн тархиар гэхээс илүү зөнгөөрөө тий бүх нэг төрний хэлсэнчлээ одоо аюух мэдэрдэг. Яг тэгсэн мах гэж хэлээ үнэхээр л тэгсэн байдаг тий. Тэгэхээр зэрэг одоо яг одоо таны амьдралд энэ яг одоогийн амьдралыг зааж амсах гэж байна. Яг одоо таны амьдралд ингээд логик тайлбаргүй хэрнээ яг ингээд утга учиргүй тийм байх боломжгүй юм шиг хэрнээ нэг л биш санагдаад байгаа зүйл байгаа юу. Тий. Тэгвэл нэг л биш санагдаад байгаа тий. Тэгвэл тэр мэдрэмжиндээ бол итэг гинэ. Яа ингээд ойлгомжгүй тех боломжгүй юм шиг мөртлөө яг л нэг л биш санагдаад байгаа зүйл тий. Байна уугүй юу тий. Тэгхийн бол тэрийг одоо бити өгөөсгөө тэр мэдрэмжиндээ итгээ гинэ. Энэ бол одоо таны дотор байгаа тий одоо тэнгэрлэг эмэгтэйлэг чанар чинь одоо танд ингээд дохио өгч байна гинэ. Нэг л бишэн шүү гэл тий. Дохио өгч байна. За ингэж тайлах юм байна энэ картыг. За тэгчээд за дараагийн картад хийвч гисэн. Үцээ гэж авч байна. Wait for winter хийнэ. За энэ картаар болохоор зэрэг за одоо. Тэгээ ер нь бол өвлийг хүлээ гэдэг нь болох явтай цагаар нөгөө юу хэлж байгаа гэж бодож байна. Одоо бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаа одоо төвлөрөлтэй байдаг тийм. Хавар болоод, зам болоод, тэгэл өвөл болоод тийм өвлөө өвцөг бид нар өвлөл өмсөн шүү дээ. Тэрнээс тийм гэдэг ч юм уу тийм. Одоо бүх юм цаг хугацаатай байдаг. Цас бол мэдээ 100 орохгүй өвлөл ордог тийм. Тийм. Одоо цас ороосоо гэл ингээл 100 болж хат бай. Одоо цас ороосоо гэдэг хүсэх юм бол мэдээж болохгүй ш. Яг тэр шиг бүх юм цагтай байдаг гинэ. Тэгээ ер нь аль тэ өөрийн бүх юм одоо өөрийн гэсэн цаг хугацаа одоо төвлөрөлтэй байдгаа одоо таны хүсч хүлээж байгаа одоо тэрхүү зүйл яг одоо бүтэхгүй юм шиг санагдавч те ер нь аль энэ орчлын ертөнц одоо танд бол юу гэдэг таныг хоригдж байгаа татгалж байгаа зүйл ерөөсөө бишээ тий ингээд нөгөө бэлтгэл хангагдаж байгаа гинэ зам болоод тий намар болоод өвөл болох юм бэлтгэлтэй намар болоод тэгэл өвөл болоод тий зүгээр л тий арай цаг нь болоогүй тий бэлтгэл хангагдаж байгаа л одоо цаг хугацаа шүү бүтэхгүй байна гэдэг тий тэгээд ер нь бол хүүтэн одоо өвлийн саруудад тий бүх зүйл нойрсож тий эрч хүчээ хоримтлуулдаг шиг таач бас одоо үр дүнгээ ямар нэг юм хүсэж яах юм бол тэр үр дүнг одоо яаралхгүйгээр тэнгэрлэг цаг хугацаанд тий жамын цаг хугацаа гэхүү те тэрэнд ал тийм бүрэн итгэж одоо сэтгэлээ тийм амгалан байлгаараа гинэ. Ямар ч байсан одоо жамын буюу тэнгэрлэг цаг хугацаанд итгэх тийм бүх зүйл өөрийн цаг хугацаатай гэдгийг ойлгороо гэсэн ийм мессеж танд өгч байна. Одоо танд ямар нэг одоо хүсэж байгаа зүйл хамт чад цаг нь арай болоогүй жоохон байж те энэ бол бэлтгэж одоо бэлтгэл цаг үе. Яг цаг нь болохоор цагийн цагтаа болно гинэ. За ийм мессеж өгч байгаа юм байна. Wait for winter гэдэг. За тэгчээд дараагийн картаар болохоор энэ child дотоод хүүхдэд баярлуулах гэсэн юм карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ картны доор нь ингээд хөгжилтөө тий хөөр хөгжилтөө бай тий хөгжилтөө тоглол гэдэг ч юм уу тий. Гэхдээ аюулгүй байдлыг хангасан ийм байгаа даахгүй. Тий аюу гой хөгжилтөө хөнгөн гой бай. Тий яг өөрийнхөө гой бай. Гэхдээ аюулгүй байдлыг ханга гэж байгаа нэг юу ч юм бэ гэхэлэр тэгэхээр аюу сонио ойлголт очисаад энэ болохоор эзотерик төвшөнд бол
тий энергийн тэнцвэрийг бол тий сануулж байгаа юм шиг санагдчих байна. Тэгээд өөрийнхөө энэ началд тий дотоод хөвгтөө эсэргэн байсахтаа өөрийн тий энергийн хил хязгаарыг ол тий хумсартайгаар одоо хамгаалаарай гэж байна. Одоо таны дотоод орон зай маш нандан одоо эмзэг байгаа юм шиг санагдаж байна. Эмзэг ч юм уу тий. Одоо тийм болохоор одоо таныг үнэн зүрхээсээ хайрладаг, танд ямар ч аюулгүй мэдрэмж одоо төрүүлдэг тэр орчинд л та өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нээж харуулж гой хөгжилтөө өөрийнхөөрөө тий гой тийм байгаараа гэж байна. Тий. Явахтай юу ч хэлмээр юм те. Өөрийгөө баярлуул эрх чөлөөтэй бай. Тэ хөгжилтөө, хөнгөн хөгжилтөө гоё бай. Гэхдээ тэр нь одоо аюулгүй орчинд гинэ. Тий. Ер нь бол ингээд өөрийнхөө сэтгэлийг хүнд нээх үү, өөрөөрөө байхдаа хүнд нээх үү гэдгээ юу гэмдэ орчноо мэдэргээд юм шиг санагдаж байна. Тий. Яг таныг хайрладаг, яг таныг өөрөөр чинь байлгадаг тийм хүн дээр юм уу, тийм орчинд л та юм байгаараа. Тий. Бусад газараас жоохон юу гэмдэ сэтгэлээ нээх хүн гэж байна, нэхгүй хүн байна гэж байна тий. Ёс сурмаа дагах үе байна, дагахгүй үе байна. Эннийхээ одоо тэнцвэрийг яг одоо бариараа гэж ах шиг байна. За тэгээд дараагийн энэ картыг ойлгохгүй юм самбал энэ одоо англи хэлтэй юм самбал энийг одоо бас зүүн сонгоор мессеж авч болно шүү. За би ямар ч гэсэн өөрөөр чадах хэтгээр ингэ тайлбарлалаа. За тэгээд тийм дараагийн карт ингээ харах юм бол 20 дахь карт сонгосон байна. Motivation. Бас л гоё ихтэй хөнгөн хөгжилтэй гоё карт байна. Тэгэхээр зэрэг яг гоё цэцэг тэг ингээ цэцгүүд мөр амар гоё байхгүй. Цэцэгс бас ингээл гэрэл цэцэг гэрэл эмгтээлэг те одоо ариун чанар одоо энэ ариун гурвлыг ингээд тийм бэлэгдэж байгаа юм карта. Тэгэхээр зэрэг одоо таны дотор байгаа эмгтээлэг тэр гоё эмгтээлэг одоо урсгалж жоохон дутагдчихж магадгүй болоод энэ гарч байгаа болоо. Төшөө тийм бай гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг та зөвхөн бусдыг халамжлах ч юм уу эсвэл хэд ингээл өөрөг хариуцлах хүлээгээл те өөр хариуцлага хүлээгээл те ингээд тийм өөрийнхөө дотор байгаа тэрхүүдийн юу гэдэг нь эрх чөлөөдөө дураараа одоо юу гэдэг ингээ хөөхтөрээ гоё те эрхэлсэн гэдэг ч юм уу те тийм одоо бүтээлч те ингээ тэгстэй тэр эмгтээлэг урс одоо чанарыг одоо чөлөөдөө гаргаж гадна байдалтай ингээд айгу тийм бодитоор илэрхийл гэдэг байгаа байхгүй юу. А тэгэх юм бол тэр одоо эмгтээлэг дөрчин таныг илүү хүчрэхийг илүү тийм ухаалаг болгох шүү гэсэн байна. За ямар ч ясан нэг тийм эмгтээлэг тийм чанар жоохон дутагдaltaй байж магадгүй. Тэрийгээ илүү их гаргаа. Өшөө эмгтээлэг бол гэж чинь тий. Тийм. За ямар ч гэсэн иймэрхүү зүйл хэлж байгаа юм шиг санагдаж байна. Эмгтээлэг найрсаг уян хатан хөөр хөгжилтөө хошин тий аз жаргалыг мэдэрсод юу гэмдэ нэг тийм хөнгөн хөгжилтөө илүү гоёх тий гоо сайхан байх гоо сайхныг таашаах ч юм уу тий нэг тиймэрхүү одоо эмгтээлэг энерги илүү их төлхөө гаргаараа илүү их эмгтээлэг байгаараа гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээ бүх картаа дуусаад хамгийн сүүлийн сонголтын картаас танд бас мессеж авч өгье гэж бодож байна. Зөвлөгөө гэх юм бол энэ нөгөө Lioness эмгтэй арслан гэдэг ийм карта. Эмгтэй арслан эмэгтэй арслан бол ингээд юу гэдэг өөр хүүхэд ч юм уу гэр бүл ч юм уу хань нэслийнхаа өмнөөс ингээд бүр ингээд амар юу яд юм байна л да юу гэдэг хамгаалдаг ингээд одоо өөр юмнуудтай ингэж алалцдаг бүр эмэгтэй арслан бол үнэхээр айгуу тийм юу гинэ одоо юу ч хэлмээрээ айхтар байдаг гинэ яг одоо тэрэн шиг тэгэд эмэгтэй арслангуудын одоо биен дээгүүр авих юм сорив байдаг гэнэ айгүй олон юмдаа үзэлцэж тэ өөрийнхөө өөр төлийг ингэж хамгаалж тэ одоо ингэснээс болоод айгүй тийм нөгөө соривтой байдаг гэнэ эмэгтэй арслангууд. Тэгэхээр зэрэг одоо ингээд
таны одоо би дээрх ямар нэгэн хүүхд гаргасан үеийн судал ч юм уу эсвэл нэг одоо таны зүрх сэтгэлийн шарах эсвэл биен дээр чинь шарах байдаг ч юм уу эсвэл тий. Ер нь аль таны биен дээрх судал, сорив ингээд тийм бүгдээрээ тий одоо энэ одоо харгас нийгэм гэхүү юу гэмт энэ нэг одоо жунгл тий жунглд одоо хүний нийгэмд одоо хэрхэн одоо тийм тэмцэж ирсэн амьд үлдсэн нэ одоо тэрний чинь илэрхийлэл билэгдэл юм шүү гинэ. Таны биен дээр ямар нэгэн сорив байдаг бол эсвэл таны зүрх сэтгэлд ямар нэгэн одоо шарах сорив байдаг бол тэр бол энэ хэцүү нийгэмд те бид нар хэрхэн тэмцэж амьд үлдснэ те одоо тийм одоо баатарлаг тийм сорив юм шүү гинэ. Тэгэхээр зэрэг одоо таны туулж өнгөрүүлсэн одоо хүнд хэцүү цаг хугацаа ч юм уу сэтгэлийн шарах одоо сорилтууд та одоо таныг те сул дараа болгоогүй. Харин одоо тэг өнөөдрийн энэ хүчрхэг одоо энэ хатан ханыг бол бүтээсэн юм аа. Тэгэхээр зэрэг өөрийнхөө туулсан одоо түүхийг одоо тийм бүү одоо өгөөсөг гинэ. Тэр болгон ч одоо таны одоо одон медаль одоо таны агуу өгч чадал юм аа. Тэгэхээр зэрэг таны туулсан одоо амьдралын сорив тэ судал тэ одоо шарах тэ одоо тэр бүрээрээ тий одоо бахархах ёстой шүү гинэ. Ийм зүйлийг бол хэлж байна. За ямар ч байсан маш гоё мессеж байлаа. За ингээд бүх карта тайлбарлаж дуслаад ингээд өндөрлөө. Үнэхээр таалагдсан бол тий лайк тарах бити мартаа. Таалагдаа та намайг одоо дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийнхөө цаашдаа амьдралыг сайнаар бэлэгдэх хүсэлтэй байх юм бол тий ер нь бол энэ арслан айгу хүчтэй тайлбарлаа тий лайннес гэдэг. Тийм болохоор зэрэг арслан гэдэг ийм арслан гэдэг юм уу ч гэдэм болов тий яг арслан ч яж болно ийм арслан ч дарж хэрэг байх юм бол дараараа тий тэгээ илүү одоо тийм эмгтээлэг хүчтэй байхыг бэлэгдээд ийм арслан гэдэг юм уу дараараа ийм арслан гэдэг үнэхээр олдохгүй байх юм бол эмэгтэй хүн арслан хоёрын тиймээс дарж олно. Тэгэх юм бол 20 дахь картыг сонгосон бөгөөд өөрийгөө сайнаар бэлэгдэж байгаа намайг бас дэмжиж гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн мэдээ хүртэл баяртай. Бай бай. За хоёроо дуусчих. Жохоо яарад тань үгүй би. За ямарсан нэг 5 сонголттой болох айгүй олон зүйл унших учраас. За ингээд 3 дахь картыг сонгосон нэмэрхий эхлэе. За энд үчигсэн гэдэг чи. За нэг хамгийн сүүлд зөвлөгөөр уншина. За нэг зэ тоо. За 3 дахь картыг сонгосон. За ямарчсан гоё карт гарч эхэлж байна. За ингээд одоо Ascended Master Мария Магдалинаас ирсэн танд илгээх мессеж одоо тэнгэрлэг одоо эмгтээлэг хүчнээс ирсэн гэсэн үг. За энэ картыг харах юм бол 3 дахь картыг сонгосон маань хөөх ингээд зүрх сэтгэлийнхэн дотор нь ингээл нууцуд байсан тэр ингээд ил гараад байгаа юм шиг тий. Ийм карт энэ тэгэхээр зэрэг дотоод нууц хаалга ингээд нэгдэт байхгүй. Ер нь аль юу юм байна л да одоо эзотерик ухаанд болохоор зэрэг одоо хүний биеийг бол юу гэдэг ариун сүм гэдэг юм байна л да. Тэгэхээр зэрэг таны зүрх бол тий гадаад ертөнцлөө одоо харсан хаалга биш харин таны одоо дотоод ертөнц рүү одоо нэвтрэх одоо гол нууц хаалга юм а гинэ. Одоо хүний зүрх болохоор зэрэг ингээд гадагшаага нэгдэх тийм ертөнцөөш ингээд таны бүр дотоод гүнлүүч нэвтрэх таны бүр ингээд бүр хүний тэ нууц руу нэвтрэх тэ бүх хэмжин татарчин байдаг гинэ. Бүх зүйл орчлын ертөнц бүр бүгдээрээ ингээд бүх зүйл ингээд таны татарчин байдаг. Тэр одоо таны дотоод сүнслэг ертөнцөөс нэвтрэх одоо нууц хаалга гинэ. Тэгээд одоо Мария Магдалинагийн адилаар бол тий тэр хүн бас үнэхээр бас маш дотоод ертөнц
агуу хүн байсан. Тэгэхээр тэр хүний адилаар одоо та ингээд дотоод үннээ таны дотор чинь нууц чинь асар их нууц байгаа. Тэр дотоод үннээ зоригтойгоор хүлээн зөвшөөрөх одоо таны зүрхнээс чинь гарч ирж байгаа те ингээд зүрхнүүд аваад баахан зүрхнүүд гараад байгаас ингээд таны зүрхнээс чинь гарч байгаа те тэр одоо зүрхнүүд бол одоо таны бусдад түгээх ёстой гэрэл хайрын тийм бэлэгдэл гинэ. Тий. Таны дотор бол асар их том нууц бол ингээд байгаа. Тэрийгээ одоо нээгээд тий дотоод өмнө зоригтойгоор өөрөө хүлээн зөвшөөрөх бүр ингээд чадах юм бол тий илүү бусдад илүү их тий одоо гэрлэгээ түгээх тэр зүйл аягүй чухал шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ямар ч байсан дотоод нууц хаалга буюу ийм зүрхний хаалга нэгдэж байгаа ийм карт гарлаа. Тийм бац кокоро акуин зүрх сэтгэлээ нэг гэсэн үг. Одоо магадгүй танд одоо дотор чинь зөндөө их одоо юу гэдэг нууц зүйл байж магадгүй мэн. Тэрийг тий зоригтойгоор тий хүлээн зөвшөөрөх тийм үе чинь ирсэн. Тэрийг зоригтойгоор нээх үе чинь ирсэн юм шиг санагдаж байна. Яа ч юм тэг санагдлаа. За тэгээд энэ гурван картыг ингээд тайлбар хийчихсэн. За тэгээд хилинг илаашралт эдгэх гэдэг айгүй гоё. Энэ өөрөө Магдалина Мари өөрөө ч юм шиг тийм аа. За энэ карт болохоор зэрэг танд юу хэлж байна гэхээр зэрэг яг хоо Магдалинагийн танд илгээж байгаа тэмрэлттэй солонгоч юм шиг санагдаж байна. Тийм. Ер нь бол Мариагийн энерги бол тийм шүүмжлэхгүй хүнийг те шүүмжлэхгүй тийм ингээд цэвэр хайраар ингэж эдгээдэг те хийлэнг те тэгээд аюугай солонгоос те цэвэр хайраар эдгээдэг ийм явдас байгаа. Тэгэхээр зэрэг одоо 3 дахь картыг сонгосон хүнд маань одоо дүүтийн өнгөрсөнд авсан ямар нэгэн зүрх сэтгэлийн шарах эсвэл ингээд өөрийгөө те дутуу долмог өөрийгөө ингээд чонголоод байсан ч юм уу эсвэл өөрийгөө ингээд дандаа шөмжилдэг ч юм уу эсвэл өнгөрсөнд авсан ямар нэгэн шарах те ямар нэгэн дутуу долмог гэж өөрийгөө одоо гоочилж ирсэн гэх юм уу те тийм бодлууд байсан бол одоо те Мария таныг зөөлөн тэрж байгаа юм шиг те одоо та одоо тэрийгэ зөөлөн одоо тэрх эдгэх тийм цаг болж байгаа гинэ. Тэгээ өөрийгөө одоо бүрэн уурчилж хайрлаж чадсан цагт таны одоо дотоод байгаа энэ одоо эмгтээлэг бурханлаг чанар бол тэнгэрлэх болно шүү гинэ. Тэгээ ер нь бол яг одоо та өөрийгөө энерхэд эдгэхт анхаараараа гэсэн ийм мессеж танд өгч байгаа юм шиг санагдаж байна. Ямар сони энийг харсан чинь санаа ойлмаар юм шиг санагдчихлаа. Ямар ч байсан та өөрийгөө ерөөсө шүүмжлэхгүй те өнгөрсөн авсан шарах ч юм уу дутуу долмог гэж өөрийгөө гоцолж исэн бол одоо тэрийгээ те зөөлөн тэврээд эдгэх цаг болж байгаа гинэ. За тэгээд дараагийн картыг харъя. Энэ бас гүн гэдэг бүр гүнээс гүн гэдэг байгаа байхгүй. За далд хомсор. Тэгээ энэ нэг Магдалина Мария бас тэ өөрөө бас нэлээд зовж ирсэн юм ихтэй байхгүй. Ингээ түүхэнд өөрийнх нь юу гэдэг тэнгэрлэг үнэн ингээд юу гэсэн нэг дарагдчихсан те. Тийм. Тэгэхээр зэрэг Мария бол тэг түүхэнд ингээ нуугдмал байсан тэнгэрлэг үнэн болоо одоо дотоод мэрэгэн ухаан нэг тийм бэлэгддэг шүү дээ. Тэгэхээр зэрэг 3 дахь картыг сонгосон хүнд болохоор зэрэг таны дотор хүнээс гүнд одоо маш удаан хугацаанд нууж дараад байсан тэрхүү одоо мэдрэмж дурс өнгөрсөн тасан дурсамж ч юм уу эсвэл одоо тийм юу гэдэг одоо тэр өнөө одоо гэрэлт гарах цаг болж байгаа гинэ. Ил болох цаг болж байгаа гинэ. Одоо гэрэлт гарах цаг болж. Та өөрийгөө тэрийг хүлээж зөвшөөрөх ч юм уу. Эсвэл тэрийг
учрыг нь олох ч юм уу тий. Тэгээд түүнээс одоо бүү зүхт гинэ. Ямар ч байсан маш удаан хугацаанд те нууж дараад байсан тэрхүү мэдрэмж үнэн те тэр одоо ил гарах цаг болсон одоо бүү зүхт те одоо тэрхүү нуугдмал ингээ гүнээс гүнд гэдэг аахгүй нөгөө гүн гэдэг утгатай шүү дээ те. Тэгээд тэрхүү одоо нуугдмал одоо гүн рүүгээ өнгийж те өөрийнхөө үнийг хүлээн зөвшөөрөх нь одоо таныг жинхэнэ эрхчлөөнд ол хөтлөх болно гинэ. За тэгчээд дараагийн картыг харах юм бол энэ нас ингээл аягүй гоо ингээл аясаараа тийм явж байгаа карт энэ. Цөлийн баян бүрдэд явж байгаа юм шиг нэг юм аягүй гоё карсан санагдсан. Тэг ямар ч байсан ариуслын карт байгаа энэ. Өөрийг ингээл салхиар агаараар ингээл ариуслын хугацаа гэдэг ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг ер нь бол тийм түүхэнд заашлаараа Магдалина Мария бол амьдралаа тодорхой хугацааг одоо нам хүн байдалд дотоод өөрийн сүмээ одоо босгоход айгу зориулсан байдаг гинэ. Тэгэхээр зэрэг 3 дахь картыг сонгож байгаа хүнд ярьж байгаа одоо мэдээлэл нь юу вэ гэхлээр зэрэг одоо гаднаас хариулт хайх бусдын чимээ шууганд ингэж байх тийм цаг бол бишээ. Тийм одоо ганцаардлыг хоосон орон зай гэж бүү хараараа. Энэ бол таны сүнс өөрийгөө одоо сэнэглээд одоо ариусгаж байгаа тийм нандан хугацаа юм шүү гинэ. Тэгэхээр зэрэг ганцаараа байхаас өөртөө үлдэхээс бол бүү одоо тэнд бол одоо таны хийж байгаа жинхэнэ үнэн байгаа гинэ. Тэгэхээр зэрэг ямар ч байсан тийм ариусгах тийм хугацаа бол ирэх юм байна. Тэр үед та ингээд нам гүн байж дотооддоо өөртөө харилцах тийм гаднаас хариулт хайх биш бусдын чимээ шугаан байх биш ингээд жоохон ганцаараа байгаад ганцаардлыг хоосон зай гэж харахгүйгээр ингээ өөрийгөө өөрийнхөө сүнсийг одоо сэнэглээрээ тийм нэг хэсэг ганцаараа байгаараа өөртөө байгаараа гэж байгаа юм байна. Тийм цаг мөчч бас ирж магадгүй. Тэр үед өөрийгөө сайн ингэж сэнэглээд ариусгаад өөртөө үлдээд өөртөө ярилцаад ингээд аваар ямар ч байсан ариуслын цаг хугацаа гэдэг ийм карт гаргалаа. Тэгэхээр тийм цаг үе ирж магадгүй гэж бодож байна. Тэр үед ингээд ганцаараа өөртөө байхаас битээ ягараа гэж байна. За энэ юу бол авчив? Замарсан би сайн өөрөө ойлгосонгүй ямарсан үзэж байгаа хүн өөрөө харах заах гэж найдаж байна. За ингээд хамгийн сүүлийн одоо 3 дахь карт сонгосон мессеж. Тийм Мариагийн мессеж гэх юм бол ер нь ингээд одоо хуучин юмнуудаа эдгээр дуусаад ч юм уу хуучин зүйлүүдээ хуучин мөчлөгөө дуусаад шин дүр төрх. За энэ ариуслан хугацаа дуусаад ингэснийхаа дараа одоо та шин одоо дүр төрхөөр болоо ертөнцид өөрийгөө таниулаарай гинэ. Тийм justice coming гэдэг чинь одоо юу гэж загсах байхгүй юу? Монголоор орчуулах юм бол цаадах. Justice coming. Шодрогс ирж байна юм шиг. Үнэн ирж байна гэх юм. Тийм. Ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг ер нь бол хуучин ингээд одоо таны өмчлөг дуусаад шин дүр төрхөөр ертөнцид өөрийгөө таниулаарай гэдэг ийм утгатай карта. Одоо үнэн ирж байна гэдэг Тэгэхээр зэрэг та өөрийнхөө үннийг олж одоо түүгээрээ гоёх цаг ирснийг бол сануулж байгаа юм шиг санагдаж байна. Одоо бусдаас нуугдаж одоо бүдэг өнгөөр өөрийгөө халахлахаа тийм болоод хамгийн тав зөвслөнтэй хамгийн одоо бардам төрхөөрөө яг үннээрээ гоёороо өөрийнхөөрөө тийм олны өмнө гарчээ тэрээрээ яг зүгээр миний бодлоор болохоор зэрэг энэ нөгөө стилийн имижээ өөрчлөөрөө одоо иймэрхүү эдгээлт тариуслын дараа одоо өөрийн стилийн имижээ өөрчлөөрөө гэж юм шиг байна. Одоо дүрээ өөрчлөөрөө гэсэн үг. Яг жинхэнэ та
Өмнө та ингээл бусдаас нуугддаг ч юм уу сквал жоохон ингээл бараа өнгийн өмсдөг гэсэн бол одоо тэр дүрээ өөрчлөө, стил имижээ өөрчлөө гэж юм байна. Тийм. Тэгэх юм бол танд илүү ихтэй. Тийм давхраа шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд 3 дугаар карт сонгосон үний мэрхийг юу болоо авчив. Ямар ч гэсэн гарсан картуудыг өөрийнхөө чадах чинээгээр ингээд тайллаа. Ингээд үнэхээр таарад таалагдсан бол тэг лайктрахад тийм мартаараа таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо тиймээс тараараа тийм таварыгоо бэлэгдэх намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ нөгөө зүрхний гүн гэд гаргаадсан шүү дээ. Энэ хоёр ингээд айгуу цэнхэр утаад амар гүнээс гарч ирж байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг энийг бэлэгдээд хөх зүрх дараараа одоо зүрхний гүндэгтэй одоо үнэн тэ дэлгэрэх болтугай тэ. Тэгээ та айгуу гоё ингээд яг өөрөөрөө гоё байх болтугай гэж тий бэлэгдээд зүрхний гүнд хүн дэлгэрэх болтугай гэж бэлэгдээд хөх зүрх байвал дараараа цэнхэрч байсан болно л да. Гэхдээ энэ гүн хөх гэх юм бол илүү утга санаа тий одоо тохирно гэж бодож байна. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай. За 3 дуусгачаад 4-лөө оръё. За дуусах хоёрт чинь би жоохон ядраад тах шүү юм. За тэгтээ явахгүй байх. За ямар ч байсан. За 4-р карт. За 4-р картаа сонгосон нэмэрийг эхлэе. За энэ хамгийн сүүлтэн зөвлөгөөгөөр уншия гэж бодож байна. За нэгдчихэв дөө. Вау, ийм карт гарчлаа. Тэгэхдээ энэ гайг байх уу? За эхлээд за энэ картаас эхлэе. 4-р карт сонгосон. Гэхдээ энэ дээр цэцэг ургацсан байна тий. Гоё гэсэн үг. Какконо кизояс. Өнгөрсөн шархай гэсэн ийм карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ картаар юу илүүлж байна гэхэлэр зэрэг тань зориулсан одоо мессеж гэх юм бол ер нь бол яг үндэ ингээд таны зүрх хагараад ингээд тий ингэсэн юм бол бишээ гинэ. Та бол бүрэн бүтэн бөгөөд аюулгүй байгаа гинэ. Тий. Одоо таны туулсан бүх өвдөлтийг бол тий одоо тий Мария тий одоо эмгтээлэг тий одоо тэнгэрлэг хүчин бол мэднэ гинэ. Гэвч та бол тий одоо эвдэрч энэ зүрх ингээд хагарсан юм шиг тий хагарч магарч тий хэмхрээгүй. Та бол тий үргэлж бүтэн байсаар байх болно гинэ. Одоо тийм магадгүй одоо таны зүрх чинь ингээд хагарцсан тий одоо хэмхэрсэн ч юм уу тий ингээд зүрхтлийн шарах тий шахаар ингээд цуулцсан юм шиг иймэрхүү юм шиг санагдчих магадгүй. Гэхдээ тэр бол тийм биш ээ. Яг үнэндээ болохоор зэрэгдээ илүү том таны ингээд таны зүрх чинь томорч байгаа гинэ. Одоо яг үнэндээ болохоор илүү том хайрыг тий багтаахын тулд тэлж байгаа тийм одоо хэрэг юм а гинэ. Тэгэхээр зэрэг одоо энэ өнгөрснийг бичсэн байхгүй энэ дээр. Тэгэхээр өнгөрснийг уучлаад өөрийгөө тий одоо суллаараа та бол тий аюулгүй тий газар тий нөхцөлд бол байгаа. Ирээдүйн рүүгээ айлтгүй алхаа. Яагаад гэвэл одоо таны доторх одоо гэрэл айл хэдийн ингэ цэцгэлээд эхэлж байгаа юм тийм үү ингэ цэцэг ургацсан тий. Ирээдүйн айлтгүй алах учир нь бол тий одоо таны доторх гэрэл одоо цэцэг айл хэдийн ингэ цэцгэлээд эхэлсэн байна гинэ. Тийм тэгэхээр зэрэг таны ямар нэгэн туулсан өвдөлт чиг ч юм уу одоо тэнгэрлэг хүчин бол мэднэ. Та өөрийн юм тий шархалсан хэмхэрсэн гэж бодож иж магадгүй таны зүрхтэй хагарсан гэдэг ч юм уу тий одоо шархалсан гэж. Гэтэ өндөө бол тийм биш гинэ. Бүр цаана бүр ингээд зүрх чинь тэлж байгаа тий цаана өшөө том харийг багтаах ч учраас ийм үйл явдал болж байгаа. За ямар ч сан ингэж тайлбарлая. За одоо за тэгчээд за энэ гурван карт. За тэгээд энэ 3 картаар юу хэлж байна гэхэлэр зэрэг за энэ жоохон ингэж явчих юм.
Хангарсан зүрх санаа харагдав. За энэ картыг муу энергийг нэ. Айгуу гоё дагнаа тий. Тэгэхээр зэрэг сарын мөчлөг ба эмэгтэйлэг чанар гэсэн ийм карта. Тэгэхээр зэрэг тий сар болохоор зэрэг эмэгтэй хүний зүүн совин, даал тухамсар тий зүүн совин, даал тухамсар одоо сэтгэл хөдлөлийн толид байдаг гинэ. Тэгэхээр зэрэг одоо дөрөвдүгээр хартаа сонгосон хүний амьдралд одоо ямар нэгэн зүйлийг хүчээр шийдэхсгүй бол тархиараа ч юм уу одоо тий логикоор тайлбарлах гэж оролдох тий шаардлагагүй иржээ гинэ. Тий сар чин одоо юу гэдэг шиний нэгний сар тэргэл сар гэл ингээл өөрчлөгддөг шүү дээ тий. Ингээл жижигрэл томрол тий яг тэгж хэлбэрээ өөрчилдөг шиг тий одоо таны одоо сэтгэл хөдлөл ер нь бол сар сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. Тэгээ сэтгэл хөдлөл амьдралын одоо тий нөхцөл байдалч адилхан ингээд одоо сар мөчлөгтэй байдаг шиг яг сар шиг ингээд тийм мөчлөгтэйгээр ингэж өөрчлөгдөж байна гинэ. Тэгэхээр зэрэг одоо тий сансрах огтрон зүгээс одоо танд энэ хүн далайн төрлөг шиг урсгалыг одоо сөрөх биш те харин үүнд дуусаж одоо зөнгөөрөө дагахыг бол тий зөвлөж гин. Үнэхээр одоо жоохон эм олдог ч юм уу ингмээр эвэлтийг те энэ болохоор бүх зүйл ингээд сарны одоо энергиэс ингэж байгаа учраас тэрийг тий ойлгоод өгөрөө дандаа ингээл юу гэдэг сэтгэл хөдлөл чи ингээд байхгүй гэж үнтэй. За ямарчсан тий сарны мөчлөгөөс ингээд зүрх сэтгэл хөдлөл айгүйх ингэж дээш доош савладаг шүү. Тийм юмтэй одоо өртөө дэж магадгүй гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр зэрэг тэрэнд бол уусаж тий одоо зөнгөөрөө бай тий зүүн сонгоод байгаа гэж байна. За ямар ч сарны зэний ингэж тайлбарлая. Тий сар мөчлөгтэй байдаг шиг одоо таны сэтгэл хөдлөл амьдралын нөхцөл байдал ч гэсэн айгүй мөчлөгтэйгээр ингэж те хэлбэлцэж байдаг шүү. Одоо тэрийг ойлгоорой гэж юм шиг санагдаж байна. Тий тэрийг мэдхгүй одоо яг хэцүү байна гэж бодоод байх хэрэггүй гэдэг ч юм те. Тиймэрхүү юм одоо хэлээд байгаа юм шиг санагдаж байна. Амарчсан би ингэж чатгараа тайлбарлая. За тэгээд дараагийн карт болохоор зэрэг look in a book. Ийм карт байна. Тэгэхээр дараагийн карт болохоор зэрэг ер нь бол таны дотор ямар нэгэн одоо асуулт тий одоо байх юм бол тэр асуултанд одоо орчлын ертөнц хариулахын тулд тий одоо таны алхах замд ч юм уу скол одоо өдөр тутмын амьдрал чинь маш олон нууц дохио тэмдгүүдийг бол үлдээсэн гинэ. Одоо санамсаргүй сонсогдох те дууны үг ч юм уу скол замын хажуугийн самбар ч юм уу тий одоо рекланы самбардах өгүүлбэр ч юм уу эсвэл одоо зөрөөд өнгөрөх хүний яриа ч юм уу эсвэл одоо интернет те интернет скол бүр ном энэ бүр ном гэдэг аахгүй тий номноос те сошиал ертөнцөөс ч юм уу скол ингээд номноос те одоо танд ингээд хариулт ингээд өгөөд байгаа шүү гинэ. Тийм учраас нүдэнэ одоо ойр тойрно тий сонор саргаг ажиглал тий нэг мессеж танд одоо тий намаас олсон үг ч юм уу скол одоо тий интернетээс тий орж аваад үзсэн ямар нэгэн зүйл айгүй ингээд юу чинь татаад ах юм бол тий одоо санаа соргоог ажиглал те энэ яг надад юм хэлээд байгаа юм шүү гэдэг ч юм уу те. Тэр нь бол орчлын ертөнцөө бол одоо тий тантай яг одоо ингэж ярилцж байна те. Та ганцаараа биш одоо таны асуултын хариулт чинь одоо маш ойрхон байна. Магадгүй одоо тий ном доторч хариулсан байж магадгүй ингэж гаргаж байна. Та ямар ч гэсэн орчиндөө ингэж соргоог вэ? Ямар нэгэн шинж тэмдгээр тий намаар ч юм уу интернетээр ч юм уу тий ингэж өгөөд шүү гинэ. За ийм мессеж өгч байна. За тэгээд дараагийн карт inspiration. Ийм картны гоё хөнгөн гоё карт байна.
Тийм одоо Магдалина Мариагийн шууд мессеж гэх юм бол ер нь бол далавчаа дэлгээд аягаа ингээд дэлгэсэн маа. Далавчаа дэлгээд одоо баяр хөөртэйгээр одоо бүжиглээ гэсэн юм карт байна. Ийм мессеж өгч байгаа юм шиг санагдаж байна. Одоо дөрөвдүгээр картаа сонгосон хүний минь хувьд одоо харанхуй шүн шиг тийм одоо өдөр хоногуд ард хоцорч те одоо тийм таны амьдралд одоо өөрийн гигэн туяалт тусч байна. Тэгэхээр зэрэг та хангалттай хугацаанд одоо юу ямар нэгэн зүйлийг хүлээж ч юм уу скол өөрийгөө ингэж бэлдсэн. Одоо тийм Магдалины одоо зүгээс танд одоо илгээж байгаа одоо тийм урам зориг ч юм уу онгод ч юм уу онгод орох гэж ярьдээс онгод ч юм уу одоо тэр одоо гэрлийг тийм зүрхэндээ хүлээж аваа ингээд танд орж ирэх ямар нэгэн гинтийн санаа тийм инспирэшн тийм танд орж ирэх ямар нэгэн гинтийн гоё санаа оноо ямар нэгэн өөдрөг хүсэл байх юм бол тэрийг бүү одоо өгөөсгээ тэдгээр зүйлүүд болохоор одоо таны дараагийн одоо ариун замын чиглүүлэх юм шүү гинэ. Тэгээд одоо ямар ч айгу баяр хууртай байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг та амьдралдаа нэг тийм баяр хууртайгаар дуу хууртайгаар тийм ингээд амар тийм хөнгөн эрх чөлөөтэйгээр ингэж одоо нэг тийм бүтээж эхлэе гинэ. Тийм ямар ч байсан таны далавчийг тийм одоо жигүүрийг өөрүүлж ингэж одоо тэг сэвж өгөх болно шүү гинэ. За энэ бол Мариас ирсэн мессеж байна. За тэгээд хамгийн сүүлд одоо танд илгээх мессеж. Одоо зөвлөгөө. Тийм бас хар бараа үйл ингээд яваад өнгө дуусч байгаа тий. Ийм карт юм шиг санагдчих байна. Саарл гин ингээд саарл юмнууд ингээд тий дуусаад ending дуусч байгаа. Тийм ээ. За тэгэхээр зэрэг энэ зөвлөгөө гэх юм бол ингээд холдон одож байгаа энэ завийг хараад тий та одоо гуниглах хэрэггүй гинэ. Тий тэгээд одоо тэр цайв таны очих газар руу биш тий өөр зүг рүү явж байгаа. Шал өөр зүг рүү явж байгаа зин гарах юм бол. Тий. Өөр зүг рүү явж байгаа. Тэгэхээр зэрэг одоо таны амьдралын энэ мөрчлөг одоо тий дуусах ёстой байсан учраас л дуусч байгаа гинэ. Одоо тэгэхээр зэрэг одоо тийм бурханлаг одоо төлөвлөгөөнд тий алдаа гэж юусоо байдгүй маа. Тэгэхээр зэрэг одоо таны хуучин зүйлийг ингээ гарнаасаа тавьж байж л одоо танд одоо бэлдсэн тэрхүү шин зүйл агуу хайрч мөө онгод юу гэдэг гой шин санаа оноо ч юм уу те баялагч юм тэрийг бол хоёр гараараа ингэж одоо тасаж авч чаддаг шүү. Тэгэхээр зэрэг одоо өнгөрснийг үдээд те өнгөрсний бай гэх те өнгөрснийг үдээд өнгөрснийг өдөөд шинэ өглөөлөө те итгэлтэй хахаараа гэсэн байна. За энэ картнаас өөрснөөс мессеж авч олно. За ингээд хамгийн сүүлчийн карт юм байлаа. За ингээд үнэхээр таалагдсан бол лайк тарах бити мартаарай. Таалагдаад та намайг дэмжихсэлтэй бөгөөд өөрийнхөө цаашдын ирээдүйг сайнаар биенд одоо бэлэгдэх гэсэн хүмүүс байх юм бол яг энэ нөгөө зүрх яасан болохоор зэрэг энэ зүрх айгу улаан байна. Тэгэхээр энийг гой зөөллөөд яагаар болчих. Ягаан зүрх дараараа. Тэгэх юм бол таны зүрх сэтгэл эдгээд бүр ингээд гой хөнгөн хөгжилтөө гой шин зүйлийг те одоо шин зүрхийг бэлэгдээд ягаан зүрх дараараа. Тэгэх юм бол дөрөвдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө ирээдүйг сайнаар тийм бэлэгдэж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үдсэн сонирхсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд дөрөв дуусчихад 5 руу орё гэж бодож байна. 5. За одоо 5 руу орохын тулд за ингээд 5 дахь картыг сонгосон нэрийг эхлэе. Энэ хүмүүс л тушиж чадчих байна. За ингээд бүх карт нэгдэцээ хэвдэн. За 5 дахь картыг сонгосон хүмүүс маань ийм гоё картууд гарч ирж байна. За эхлээд энэ карт Ascended Master Maria Magdalena-гаас ирсэн танд илгээх мессеж гэх юм бол Жибо юу сенсор
өөрийгөө энэ тэргүүн тавих гэсэн юм утгатай карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ нөгөө амар ингээд эрхчлөөтэй бүр те бүр амар эрхчлөөтэй хүний карта. Тэгэхээр сүнслэг эрхчлөө ба одоо ариун те ингээд гэрэлтэй бүр ингээд явааж байгаа юм шиг те. Ариун гэрэл гэсэн юм карт байна. Тэгэхээр зэрэг танд хэлэх мессеж юм бол ер нь бол одоо дэлхийн ертөнцийн те одоо нийгмийн гिचлгүү те одоо нийгмийн дүрм журам бусдын хүлээлт шүүмжлэл ч юм уу одоо тэрнээс өөрийгөө чөлөөл гинэ. Тийм чөлөөл. Тэг яаж чөлөөлөх энэчээс гарсан баг л та тийм. Өөрийгөө чөлөөл ер нь бол одоо юу гэдэг ингээд тэнгэр огтргуу гараад байгаа хгүй үйл мүлэн дээгүүртэй бүр ингээд тэгэхээр зэрэг тэнгэр огтргуу шиг уудам те одоо хязгааргүй энэ карт гэх юм бол хязгааргүй эрхчлөөтэй хүн юм шиг те одоо хязгааргүй эрхчлөөг сүнсэндээ бол тийм мэдрүүлэх гинэ. Тийм. Одоо Мария Магдалинагийн зүгээс танд одоо илгээж буу те одоо энэ одоо ариун гэрэл гэхүү одоо таныг бол бүрхэж гинэ гинэ. Тийм. Тийм. Тэгэхээр зэрэг та бол угаасаа те хайрлагдах хэрэгтэй одоо ариун нандан одоо оршихуй юм а гинэ. Тэг айгүй ингээд нандинаад бүр үүлэндээ ингээд таныг ингээд бүр ингээд юу яаж байгаа байхгүй. Эрхлүүлж байгаа та чөлөөтөө та гоёо гэл тийм. Та хүснээрээ хийж олно гэдэг ч юм уу те. Тэгэхээр ямар ч байсан та бол хайрлагдах хэрэгтэй. Одоо нандан орших юм аа. Ариун нандан орших юм аа гинэ. За яа ч гэсэн энэ гурван карт ингээд тайлхиж чадчихээн. За энэ картыг харах юм бол цэвэр нэг гой цэвэрхэн гоё тий. Энэ дээр шүү. Тэз юу ч юм дээ. Зөв бэлэг тий. Зөв бэлэг ба байгалийн хүчтэй холбогдох гэдэг байхгүй. Ингээ байгаль дээр байгаад байхгүй тий. Аавнууд мэгүүл үлээгэлээ хөрхөн тий. Зөв бэлэг ба байгалийн хүчтэй холбогдох юм карта. Тэгэхээр зэрэг танд одоо байгаль дэлхийн одоо зөөлөн нэг гоо ингээ зөөлөн энэ нэг цаантай байгаль аймагт байгаа юм шиг тий. Одоо танд одоо байгаль дэлхийн зөөлөн нэрийг ургамал цэцэс ингээд гоё ингээл тий. Цэцгэнс ингээл дагин сууд ч юм шиг тий. Дэмжлэг бол маш их хэрэгтэй байна гинэ. Тийм ер нь бол байгалийн зөөлөн нэрэг тий. Ургамал цэцгүүд ч юм уу тий. Аймад ч юм уу. Тиймэрхүү дэмжлэг бол маш их одоо хэрэгтэй юм байна. Тэгэхээр зэрэг таны дотоод зүүн бэлэг тий ингээд дотоод ингээд цэвэр одоо зүүн бэлэг одоо 3 дахь миллиметр одоо нэгдэж байгаа энэ үед оюун бодлоотой амьдралын ямар нэгэн янз бүрийн тий шууганаас ингээд чөлөөлөөд аниргууд суугаад одоо зүрх сэтгэлийнхаа дуу хоолойг ингээд сонс гинэ. Тхийн тулд жоохон байгальд цагийг өнгөрөөж өөрийн энергийн талбараа жоохон цэвэрлэл зүгээр юм байна. Тийм. Ямар ч гэсэн одоо таны ямар нэгэн одоо дотоод зүүн бэлэгч нэгдэж байгаа ийм цаг үе дээр явж байгаа магадгүй одоо тэрийг өшөө нэхийн тулд та байгаль цагийг өнгөрөөх тийм. За байгаль цагийг өнгөрөөж чадахгүй юм сайхан бол яг хуу тийм гадуур гой цэцэрлэгт суух тий модны ажил байх гэдэг ч юм уу тийм их зүйл хийж олно. Ямар ч сан байгаль цагийг өнгөрөөлж өөрийн энергийн талбарыг нэг цэвэрлээрэй гэсэн байна. Тийм. Ямар ч сан таны дотоод нөгөө юу гэдэм бэ? Зэн совин тэр юу чи ингээд тэлээд байгаа юм байна л да. Тэрийг өшөө ихтэй дэмжихийн тулд тэгэр гэж байна. Байгальд гар тий. За дараагийн энэ картыг ингээд харах юм бол энэ нөгөө journey тий аялал гэж байгаа хгүй. Аялалд бэлтгэх цаг болоо гэсэн юм картаа. Тэгэхээр зэрэг энэ нь одоо төлөвлөөгүй одоо гинтийн эсвэл урдаас төлөвсөн аялалч байж болно. Та яг бодитоор аялал гарах цаа тий явах гэж байгаа ч юм хаа нэгтэйшээ. Тийм байж болно. Аль нь ч байсан хамаагүй ер нь бол тий аль нь ч байсан одоо юу гэдэг аялалд гарах юу гэдэг цаг ингээ болохоо та бэлэн байхаа бити мартаарай гэдэг байхгүй.
гинт аялал гарах цаг чинь ирсэж магадгүй шүү. Тийм учраас одоо төлөвлөсөн чи гинтийн чи хамаагүй ямар нэгэн аялалд гарахар болох юм бол болж магадгүй одоо гинтийн те. Тэгэхээр одоо тэрэнд бэлэн байгаарай гинэ. Тэгээ одооноос паспортаа зэхээрээ амьдралын шинэ мөчлөг сүнсний аялал гэдэг байхгүй юу? Яг хоо тэг боддоор гинт ишээ чи явахд аялд явах хүмүүс байж магадгүй эсвэл энэ болохоор зэрэг яг бодит юм хэлээгүй юм шиг санагдаж байна нөгөө амьдралын шинэ мөчлөг те амьдралын шинэ аялалд гарах те сүнсний аялал ч юм уу те тэрэндээ бэлтгэлтэй гараа гэж хэлж байгаа юм санагдаж байна. Тэгэхээр зэрэг одоо таны амьдралд одоо зөвхөн те одоо бодит газар зүй таны орон байр өөрчлөгдөх ч юм уу. Тийм аялал ч байж магадгүй эсвэл одоо сүнсний те одоо маш том одоо дотоод аялал бол эхэлж магадгүй шинэ амьдралд хүлд авах гэдэг ч юм уу те. Тийм. Тэр нь ал тийм Магдалина Мария болохоор зэрэг өөрөө бол те амьдралаа туршид маш олон газрыг туулж шинэ одоо юу гэдэг одоо газарт хурж айгүйх тийм өөрийнхөө тэр дотоод одоо тийм эмгтээлэг гэрлээ бол ингэж түгээжсэн гинэ. Яг тэрэн шиг таны сүнс бас те шинэ одоо орон зайгаасаа одоо урагшлаад те шинэ төвшөнд очих цаг болжээ гинэ. Шинэ аялалд гарах цаг болжээ гинэ. Тий. Тэгээд ер нь аль ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирэх юм бол айгуу те сануучрхан одоо санууч зүрхээр бол гэдэг хөхтэн аваараа гэсэн иймэрхүү мессежийг өгч байна. Тийм баз энэ ямар сайн том толоо вэ гэдэг нэмэгтэй айгу гайхаад харж байгаа. Тийм тэгэхээр зэрэг бол ямар ч байсан энэ картны мессеж болохоор аялалд бэлтгэх цаг боллоо тий. Энэ төлөвлөөгүй эсвэл одоо төлөвлөсөн ч хамаагүй аль аль нь ч байсан хамаагүй одоо аялал гарах цаг болоход одоо бэлэн байхаа тийм артуузаа одооноос паспортаа бэлтгэх бүр паспорт наа гэж аахгүй тийм. Тийм карт. За энийг бол өөр өөртөөхөөрөө тий хүлээн авч олно. Муу миний одоо бодож байгаагаар надад мэдрэгч байгаа болохоор зэрэг ер нь бол тий энэ бол нэг тийм таны дотоод сүнстэй өөрийн хуж орон зайгаасаа одоо нэлээд урагшлаад өөрчлөгдөө шинэ төвшөнд очих цаг болсон юм шиг тий ямар ч сан таны дотоод ая тий шинэ аялал бол эхлэх гэж байна гинэ. Одоо сүнсний тий. За тийм байдлаар хэлж байна. Эсвэл бодитор аялагч хүмүүс магадгүй тий. За тэгчээд заадах. Дараагийн картыг харъя. Энэ болохоор зэрэг ингээд энэ хүний нүд ингээ хаалттай байгаа юм шиг бааз. Хаалттай байгаа ч гэсэн энэ могоог шууд таниад байгаа байхгүй юу? Энэ хортой юм байна гэл тий. Нүдний хаалтаа өмөртлөө одоо могоог таних гэдэг чинь одоо юмны цаад мөн чанарыг таньжаа гэсэн үг байхгүй юу? Тийм утгатай карт байна. Тэгэхээр зэрэг таны одоо дотоод шүүлтүрчийн одоо дотоод юм идрэхтэй тэр шүүлтүрчийн одоо ажиллаж эхэлж байна гэсэн ийм хуутаагаар гарч ийн гэж бодож байна. Тэгэхээр зэрэг таны одоо энергийн давтамжтэй одоо нэлээд дээшлж байгаа учраас одоо таны бие махбод болон одоо сүнстэй хуучин шигээ хүнд тий одоо юу гэдэг хүнд тэрүүл бус тийм энергийг ингээд төвчж чадхаа болж иж магадгүй юм байна. Урд нь зүгээрээс юмнуудыг амар ингээд цаад мөн чанарыг олж хараал ингээд уур хүрдэг ч юм уу. Ямар сони ингээд таалагдхаа болдог ч юм уу. Тий тэгжэж магадгүй. Тэгж байгаа тий одоо юу гэдэг тэрүүл бус хоол хүнс ч юм уу, сөрөг бодол ч юм уу, эсвэл сөрөг хүмүүс ч юм уу, эсвэл ямар нэгэн одоо тий уруу таталтууд ч юм уу тийм шууд л ингээл гин буруутай эсвэл тухгүй мэдрэмж одоо танд ингээд төрүүлээд байгаа бол тэр бол таны дотоод одоо юу гэдэг шүүлтүрч маш сайн ажиллаж байгаагийн шинж гинэ. Тийм. Урд нь зүгээр исэн юм зүгээр иддэг байсан юм зүгээр найзалдаг байсан юм одоо зүгээр одоо нөхцөл байдлууд гинтл амар таалагдхаа болол ингээл цаад мөн чанарыг олж хараал яг үндэ ийм байсан ийм хүн байсан мэртэй ийм байсан мэртэй гэдэг ч юм ингээл танд айгуу тухгүй ингээл мэдрэмж тийм өгөөл ингээл
та нэг л төвчж чадхаа болоод байх юм бол энэ бол таны одоо дотоод тэр одоо юмны мөн чанарыг олж хардаг тэр шүүлтвэрч айгуу сайн ажиллаж байгаагийн шинжээ. Тэгээд энэ сүнсний одоо энэ дахиаг бол одоо тоомсорлохгүй үл тоомсорлож болохгүй шүү гинэ. Та өөрөө ингээл амар их зантай болоод имийг ингээл шүмжил мүмжлээл те тэгдэг болоод байгаа юм бишээ. Энэ бол таны дотоод шүүлтвэр маш сайн ажиллаж байгаа те өмнө мөн чанар те одоо наанага хурамч айгу гой сайхан зүйлийг даваад цаанаага мөн чанарыг нь олж хардаг. Тэр чинь ажиллаад байгаа болохоор зэрэг хуучин байсан юмнууд чинь таалагдах байлдаг ч юм уу те ингэж байгаа шүү гинэ. Одоо тэрийн энэ дохойг бол те ерөөсө томсорлж үл томсорлож болохгүй гинэ. За иймэрхүү зүйл та энэчээс бас өөрийнхөө тэ өөрөө зэн сонгоор мессеж авч болно. За ингээд 5 дугаар хар сонгосон юу болооч ерөөсөө өөрөө ч ойлгосон ямар ч үзэж байгаа хүн маань өөрөө тэ нөхцөл байдлаа тийм тохируулаад ойлгож авах гэж найдаж байна. За тэгээд хамгийн сүүлийн мессеж танд илгээх мессеж. I'm always enough. Би өөрөө хангалттай. Light. Энэ гэрэн бүр амар гоё аз ингээд нөгөө бүр ингээд гэрэлтэж байгаа юм шиг тий. Тэгэхээр зэрэг танд зөвлөгөө гэх юм бол өөрийн үнцэндээ бүү эргэлз тий. Don't doubt your heart. Өөрийн үнцэндээ бүү эргэлз гэсэн ийм мессеж байна. Доор нь тэгэхээр зэрэг энэ эмэгтэй хандаа ингээд тий. I'm always enough. Би өргөж хангалттай гэсэн бичгийг ингээд үлгэж जैन те. Тэгээд дээр ингээ хатаас нь ингээ сарнаанууд байгаа байхгүй. Энэ сарнаа болохоор зөв ер нь бол Магдалина Мариагийн одоо бэлэг тэмдэг одоо эмэгтэй дээд тэнгэрлэг хүчний тийм бэлэг тэмдэг бол улаан сарнаа байдаг. Яг улаан жахуу тийм сарнаа байдаг. Тэгэхээр зэрэг тэрийг бол бэлэгдэж гэж бодож байна. Муу одоо заадах. Муу энэ хатаасан сарнаагаар те юу хэлүүлж яах гэхээр зэрэг таны одоо туулсан үдсэн харсан туулсан одоо бүхэн чинь маш их одоо сарнаа шиг одоо үзэсгэлэнтэй гинэ. Тэг ер нь аль энэ ингээд хатаагаад өлөгцсөн энэ хатаасан сарнаа болохоор зэрэг таны цаг хугацааны шалгуур туулж өнгөрүүлсэн дурсамж те туршлагыг бол тийм бэлэгдэж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд энэ бол сарнаа хатсан ч гэсэн үзэсгэлэнтэй анхлын хэвээрээ байдаг шиг одоо таны амьдралын хүнд хэцүү мөчүүд шарах сорив бүхэн одоо таныг улам ухаалаг улам үзэсгэлэнтэй одоо тэ сүнслэг оршихуй болгож одоо хувиргасан шүү гэсэн тийм бэлэг тэмдгээр одоо гарч ирж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ картаар болохоор зэрэг та өөрийн туулсан бүхнээ хүндэтгээд тэ одоо туулсан бүхнээ үнэлээд өөрийнхөө амьдралынхаа түүхээр ингээд тийм бахархаараа та бол үнэхээр хангалттай гэнэ I'm always enough тийм та үнэхээр хангалттай тийм эмгтэй. Тэгээ бас юу давхар өөрийнхөө одоо гэрээгтэй тий одоо ариун сүм болгоорой гэж юм шиг байна. Та гэрээ маш хөнгөн одоо гоё энергитэй болгоорой тий. Хөнгөн одоо заавал үнтэй юм авч тавь гэж юм биш үү? Амир хөөх юмар чимгэлж олно шүү дээ тий. Гоё гэрэлтэй тий. Тийм утгаараас гарч байгаа юм шиг санагдаж байна. За ямар ч байсан танд өгөх зөвлөгөө бол энэ байлаа. Өөрийнхөө амьдралынхаа түүхээр одоо тийм бахархаа одоо тэр бүхэн чинь одоо таны янз бүрийн зүйл тулсан байж магадгүй. Тэр бүхэн чинь таныг улам ухаалаг, улам үзэсгэлэнтэй аягүй гоё юмхтэй болгосон шүү гинэ. За энэ ингээд Магдалина Мариагийн танд илгээх мессежүүд байлаа. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэлтэй үтсэн сонирхсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд одоо намайг дэмжих хүсэлтэй бөгөөд та өөрийгөө сайнаар бэлэгдэе гэж бодож байгаа хүмүүс байх юм бол сарна гэсэн тийм ор дараараа одоо тэнгэрлэг эмгтээлэг те хүчийг шидэт хүчийг бэлэгдсэн сарна. Тэг улаан сарна хэл зүгээр ах тийм. Сарна цэцэг гэсэн одоо шидэт эмгтээ тэг болоосоо гэж бэлэгдээд сарна гэдэг юм ор дараараа тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа өөрийнхөө байдлыг одоо цааштай байдлыг сайнаар
тийм бэлэгдэж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ үргэлжлээ үзсэн хүмүүстээ үнэхээр маш баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.